Чи юу нь яагаад намайг хөөрхөн сайхан гэж хэлхий ерөөсө болцсон. Өөрөлтөө байхдаа зүгээр өдөр шөнөгүй чи минь хөөрхөн шүү, чи минь царайлаг шүүгээ солиороод байдаг байсан. Яасан? Аваа суудсан чи хөөрхөн сайхан харах болцсон байна уу сайхан бэлгээ? Анхнаасаа ч хөөрхөн харагддаг байсан л та. Юу гинэ? Зүгээр хөөргөж яахгүй юу? Намайгүй. Аха. Чи ч өөрөө юу ч хийсэн хөөрөхгүй байсан шүү дээ. Тэгэхээр хөөрхөн сайхан байна гэд үзсэн чинь хөөрөө. Тэгээд хөөрөл дээр нь дөрүүлээд аваад цуцсан шүү дээ. Оо за. Тэгвэл яагаад өөрөлтөө байхдаа өдөр шөнөгүй мессежээр залгаал идэг байсан юм бэ? Одоо яагаад болцсон? Үгүй ээ, нэг гэрт амьдарч би чамруу одоо залгах юм уу? За яах вэ? Тэгвэл чи хэдийн хамгийн сүүл надад тайлтай гэж хэлсэн бэ? Санаанд бүр юу ч орж ирэхгүй байх юм. Аргагүй шүү дээ. Чи марцсан юм шүү. Би бол нь хэлсэн шүү дээ. Гэхдээ дахиад хэлж болохгүй юу? Нэг хэлсэн бол тэгэл болоо. Чи намайг өөр чинь хайртаг ойлгосон мэт дээ. Ойлгосон л доо. Ойлгосон бол болоо шүү дээ. Би тэгвэл дахиад сонсмоор байна. Дахиж хэлж яах юм? Гутлаа аваачаад гутлаа аваачлаа шүү гэж нэг л хэлнэ шүү. Дахиад олон жилийн дараа би гутлаа аваасан шүү гэж хэлдэг юм шүү дээ. Тэрнтэй адилхан юм яриадах юм. За. Тэгвэл өргөдөг байхдаа бэлгээр булаад идэг байсан юм биш. Одоо яагаад юу ч авч өгдөг юм бэ? Би чиний юу авмаар байгааг чи яаж мэдэх юм? Би тэгвэл үсэнд тэжээлэгч ургуултыг дэмжиж гэмтэл багсгадаг Монагийн шампунь ангижруулагч ургийг авмаар байна. Ялангуяа энэ 3 минутанд үсний бүх асуудлыг шийддэг. Үсийг эрүүл зөөж гятгансан намирсан болгодог ургийг бүрийг авмаар байна. Ойлгосон уу? Чамтай буудалсаар хагаад бүр стресстэй төс унаад бууртаад ямар ч тэжээлгүй болчлоо. Чи гэхдээ надад авцсан байгаа юм шүү.